MCS Coca-Cola компани тогтвортой хөгжлийн үзүүлэлт нь дэлхийн түвшинд үнэлэгдэж, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монголд анх удаа байгаль орчин нийгмийн хариуцлагын үзүүлэлтэд уягдсан 51.6 сая $ын тогтвортой хөгжлийн санхүүжилтийг авч чадлаа. Энэхүү санхүүжилтээр MCS Coca-Cola компани Герман улсын Krones брендийн шинэ үеийн дэвшилтэд тогтун ундааны хуурай технологид суурилсан асептик үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Ингэснээр бид дэлхийн 200 гаруй улс орны зах зээл борлуулагдаж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж цаашлаад цай жуусны импортыг орлох улс түвшинд хүрэх боломж бүрдлээ. Шинээр ашиглалтанд орж буй үйлдвэр нь цагт 36 мянган ширхэг, жилд 15 сая авдар тогтун ундаа буюу цай, жуус, спорт ус, кофе үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Өмнөх үеийн нойтон аргын технологитой харьцуулахад уураар ариутгадаг учраас ус, химийн бодис, энергийн зарцуулалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Мөн хуванцар савны жинг 20-25% багасгах боломжтой. Эдгээр үзүүлэлтээрээ байгалийн нөөц бага ашиглах, тогтвортой хөгжлийн чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Тасалгааны хэмд явагдах асептик савлгаа нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү хадгалах боломжийг олгодог. Бид хэрэглэгчдэд илүү шин сэргэг амттай импортыг орлох, олон нэр төрлийн цай, жимсний шүүс, кофе, спорт усыг санал болгохоор зорж байна. Шинэ үеийн хуурай технологид суурилсан асептик үйлдвэрийн онцлог нь шингэнээр шүрших биш, уур хэлбэрээр ариутгал явагддаг. Ингэснээр ариутгалын бодисын хэрэглээ 10-аас 20 дахин буурч, усны зарцуулалт ч мэдгэдэггүйц хэмнэгдэх юм. Энэхүү үйлдвэр нь Coca-Cola компани бүс нутагтаа анхдагч хуурай технологид суурилсан асептик үйлдвэрийг нэвтрүүлсэн явдал болж байна. Эцэст нь хэлэхэд энэ бол энгийн нэг шинэ үйлдвэр биш, харин Монгол дахь хариуцлагатай үйлдвэрлэлийн шинэ шат, импортыг орлох шинэ боломж юм.